Shimizu Cook Time content маань өнөөдөр бол нэгэн бүр сонирхолтой содон дугаараар та бүхэндээ хүрэх гэж байгаа юм аа. Энийг та бүхэндээ бас хэлцүүлмээр байгаа. Үнэхээр сонирхолтой. Би ерөөсөн анх удаага бас энэ яг энэ хүүхдийн 100 хоногийн ёслолын өдөр гэж би ерөөсөө сонсож байгаагүй баярын өдөр. Ийм баярын өдрийг бас Японы үндэсний одоо энэ манай монголоор бол хүүхдийн сэвлэг үргэх ёслолч гэх юм уу те хүүхдийг шин төрсөн хүүхдийг угаана гэж ярьдаг. Яг тэр ёслолтой адилхан ийм баярын өдрийг тэмдэглэдэг юм байна. Тэгээд Shimizu-сан өнөөдөр бас манад бол маш хүндтэй зочид маань ийм хөрхэн бяцхан зочин манай Nagumi ресторанд ирж байгаа. Ямар хүндэтгэлийн зогийг бас ямар дараалалтай хийхийг таас танилцуулаад өгвөл. Тэгээ манай найз ингээд те манай найз эмээ болсон. Баяр хүргэе. Ибукуро-сан баяр хүргэе. Тэгээд яг тэр одоо тийм баяр болсон дээр манай ресторанд ашигласан баярлалаа. Тэгээд би ч гэсэн тэгрээсээ хоор бэрдсэн. Тэрүүний тараараа бас бичрэг төвчөө авсан байгаа учраас те хоороны тараараа бас тайварж явъя гэж бодож байна. Япон улсын уламжлалт ёсоор шин төрсөн хүүхдийн 100 хоног дээр анхны зоогийг хүртэх ёс буюу шүд бэхжүүлэх ёслол хэмээн хийдэг байх юм. Сайн шүдтэй болж урт удаан жаргаж энэ яваа насандаа хоол хүнсээр элбэг явахыг ерөн бэлэгдсэн энэхүү баяр юм. Энэ өдрийн бүх зоог үндэсний уламжлалын дагуу эрэмб дараалалтай бэлтгэн хүүхдэд амсуулах байдлаар ёслолыг үйлддэг байна. 100 хоног болсон учраас яг хоор бор мэдээж ижиж чаддаггүй тий. Гэхдээ бода ихрэд идэн дараа шүрүү идэн дараа нөгөө идэн дараа загас амсан ч юм уу тий. Ерөн тийм юу ёс байгаа хгүй юу. За яг ёсны дагуу энэ манай найз бүр сайн мэдж байгаа. Мандаг ээ. Ёсны дагуу бид нар яг хүсэлсний дагуу би ч гэсэн бэрдсэн. Тэрний дагуу Ибукуро-сан буюу тэр ээлтэй ээж ч гэсэн хооллоно гэсэн байхгүй юу. Яг мэдээж бичрэг хараад өөрийгөө бич байгаа. Умачиякогийн анхны зоогийн баяр буюу 100 хоногийн баярын цэс. 100-шинд арвалжин өргөст хэмээх 100 өндөг, цууны сүмстэй шарсан саба загас, 2 төрлийн сашими, юза мөөгний хүйтэн зууш, загасны төрстэй хүйтэн чавамуши, бүрч ярсан шишамо загас. Bekkoan гэдэг шоюны соус бака-бакаро ингээд 아무튼 사인이 어떤 은두근두근 데를 빠까빠까로 en게 더비고 저거 응구바 사인 법제 같아 더비고 게때 그 자가성이 틀었어 할거야 얘는 너 틀었어 할거야 대거를 봤어 어런 후 해도 돼 버러스 했지 못해 가서 티 먹다가 봤어 하지어도 바이가 은두근이 샤루 아시그라송 옥수수 때 소스 할 거예요. яг одоо хүүхэдний хоорот те мэдээж тусдаа бэрдэ те яг том хүмүүс бороо те арай бас онцгой хоор бороо ингэж бэрдэ байгаа гэсэн үг байхгүй юу. Юу ч гэсэн ихний appetizer бороо ингэж бэрдэсэн. Тэгээд дараагийн нөгөө хоор бороо махайдэн дараа шүрүүтэй хоройдэн тэгээд ботатай хоройдэн тэгээд ерөн десерт үйдэн ерөн тийм коос хор ахгүй юу хараа торгой загаас бас байгаа шүү дээ. Энэ яг торгой загаас бас байсан бүр сайн гэж ерөн яриад. Дээрээс одоо энэ загаасны дотор жижигхэн төрөстэй ахгүй юу? Энэ тобикгүй бас төрөстэй. Харин та тэгжсэн энэ засан дотор бол төрс байгаа гэдэг тэгжсэн. Төрөстэй бүр одоо цааш та яг орон хүүхээр бас бороосэ ч юм уу те. Тийм удаага бас ерөн байгаа. Янз бүрийн жоохон жижигхэн сажиг удаага бүр байгаа байхгүй юу? Тэ. 자, одоо хамгийн сүүлд зүн тард одоо сашими бороо бэрдсэн бэн. 사시미, 어더, 투나, 사모, 마그로 사모 때 호요를 두르는 자가 스타였음 바이. 자, 어더 어떻게 또 얘는 셔르또 연보르 자 샤르 소스, 운두군이 샤르 하시고서 샤르 소스인데를 우고르지 아로와칭 셜로슨 바이. 어더 우니 그 두레도 있네. 스트레시마스. 자, 아라타메테 오메데토 고자이마스. こちらに置いちゃって大丈夫かな。
わ、すごいね。綺麗な箱にちゃんと箸も用意して。じゃあこちらにちょっと置かせてもらっていいかな。千代子おめでとうって。одоо хүүхэд гарч Тэглээ. Баярын эзэн. Одоо энэ дарааллын тогоо нэг юм савхаар хүргээд байна. Одоо яг бодаа өгсөн. За. За одоо тэгээд шүр өгсөн. За. За одоо дараа бодаа өгсөн. За. Хөрхи. За одоо дараа за нөгөө өгсөн. Тийм байна. Одоо яг энэ дээрш дараалал нь биш. За одоо дахиад бодаа өгсөн. Одоо бодаагүй. Одоо бодаа өгсөн. Ээжэндээ. Тий. Яг одоо бодаа, нөгөө, бодаа, шүрүү, бодаа, загас ч юм уу те. Ийм яг дараалал нь ёс бас байг юм шиг байна. Ингээд анхныхаа одоо шүд бихжүүлэх ёслоо хийчлээ. Чи Йоко чан. За яг Чико чанд хоор ёс дууссан юм чинь том хүмүүсний хоор их хэрэг. Зоош ирсэн. За тэгээд товчоод хайрбараар ихэрсэн. Хоёр дахь хүндэтгэлийн зоог Хооногийн модны навчин дээр мисогоор амталж шарсан Wagyu Япон үхрийн мах буюу Монгол үхрийн махны амталсан хүндэтгэлийн зоог. Би яг мэдээж ингэж нөгөө Япон үхрийн мах, Монгол үхрийн мах манай ресторан дээр байга учраас бас харьцуулж үзээрэй. Амтан ч гэсэн шүү дээ. Бас харьцуулж үзэхэ боломжтой учраас одоо ингээд энэ грилдээ шарж байгаа маань Wagyu болон Монгол үхрийн гол мах байна. Тий, Wagyu маха бороо ингээд J гэдэг би шуран дээр бичсэн байга. Тэгээд Монгол үхрийн маха бороо M гэдэг бичсэн байга. За яг өөрөмжтой энэ төр тий. Яг ерөн мэдээж шарсрын дараа арийн Монголын маха байсан бэрээ бас жоохон өөрөмжгүй байсан бор хэвчээ шүү дээ. Тийм бор анханаас жоохон шурны тэр хэсэгэн дээр J M гэж Japan Mongolia гэж ихний үсэг бичсэн байхгүй юу? Тэгээд одоо шарж их. Тэгээд одоо бас хообаяки гэдэг үү те. Модны хоноки гэдэг модны навчин. Энэ Японоор хоноки гэдэг модны навчи. Энэ дээр одоо мисо дөрэ шарсан хүрим тавьяа. Тэгээд шаран J гэдэг үсэгний шор бороо Япон үхрийн мах байхгүй юу? Тий, тэрэн дээр жоохон шорлосон стейк байга гэсэн. Тий, мисо байга байхгүй юу? Тэр дөрөсөн ч борон шот үйдэсэн ч борон. Хообаякиですね。хоноки гэдэг модны навч байхгүй юу? Хоо гэдэг модны. Дараагийн хүндэтгэлийн зоогонд шүлтөө хоолыг онцолдог байх юм. Энэхүү шүлтөө хоол нь каминабе буюу цаасан догоон дээр буцалгаж болгосон дахианы ясны шүл болон загасны шүл, далайн гаралтай, далайн байцаа, мөөг, сонгон зэрэг ордог байх юм. Одоо яагаад цаасан дээр тавьдаг вэ гэж өмнө мэдсэн тий. Тийм, каминабе бол яг Нагоми ресторан дээр гардаг хүндэтгэлийн зоогод special course бас тавьдаг хоол байхгүй юу? Гэхдээ зочид маань бол анх удаа идэж гин үү? Тийм, энэ зочин маань анх удаа идсэн. Тийм. Шото цаасан дээр тавьдаг гэж мэдээж сони хортой. Хүндэд зочин дээр мэдээж ингэж өгөж боломжтой. Ваппамеши боё агшаасан бодаа дээр одоо дараа бүтээдэг юм ч юм уу шарсан гэж юм уу вандой ч юм те ингээд нэг хүмүүс жигнэс чага гэсэн үг аахгүй юу? Үүнийг одоо жигнэсний дараа зожины нүдэн дээр 5 грамм, ая грамм. Тэгээд нөгөө нэг юм онцлог байт юм билээ шүү дээ. Энийг сонирхолтой. Жигнэд энэ тий жигнэд байгаа байхгүй юу? Энэ door нөгөө бодаатай шүү дээ тий. Бодаа ч гэсэн одоо дараа бүтээдэг ч гэсэн одоо энэ ваппа гэдэг нөгөө сэроны бамбугийн модны хус гэх юм уу та. Бамбу гэдэг нь одоо хус мотор хийсэн хус мотор хийсэн жигнэрний яг өнөр ч гэсэн бодаароо шингэн шүү дээ. Модны тэр бас гоё хараа
어떠가라가 저찐 직선 баяртай. Оо ингээд дөнгөж Аха. дөнгөж агшаасан юм шиг. Аха. Дөнгөж жигнэсэн зочин бүр өөр гарсан бүр те. Оо ингээд нөгөө гой өөртэй дөнгөж сая хоор хийсэн юм шиг байна да те. Тэгэхээр зочин хойд амар баяртай бай. За ингээд төгсгөлд нь десерта буюу десерт. Аха. Хамгийн сүүлд яг ваппа мишигийн дараа десерто энэ утгаар амтаад үгүй. Мерон гэдэг юм. Мерон гэсэн да. Чото такай. Такай байна. Хэрнээ хүндэтгэлийн цоогон дандаа энэ мероныг өгдөг үү? Ерөн өндөр зэрэгний ресторан дээр бороо. Мерон бороо айгүй сайн ашигладаг тий. Хамгийн амттай жимс, гоё жимс. Тий. Тэр утгаараа десертод десертэнд мерон буюу амттай гоё харт юм тий. За ингээд өнөөдрийн 100 хоногийн хүндэтгэлийн цог ингээд дууссан юм байна. За одоо ингээд хамгийн сүүлд харагдаад гэсэн мэнд жиргээ хийчих. Би ч гэсэн жижигхэн бэрэг авсан. Нагоми ресторан дээр энэ мэтчлэг хүндэтгэлийн бас яг VIP үйлчлэгнүүдийг бол та яг гартаад хийдэг. Спешиал коурс нэр хийдэг. Спешиал коурс. Нэг өдөр юм захирага аваад тэгээд тэр меню ч гэсэн бэрдэ. Дээрээс мэдээж тэр тухай тусын дагуу ч гэсэн мэдээж бэрдэ. Хэрвээ тухайн зочин бас би ийм хоол ингэж идмээр гэх юм бол тэрнийхэн дагуу та меню зохиодгоо. Зохиод үү. Аха. За үнэхээр Япон хоол бол урлаг юм байна. Тэгээд шинээс хийсэн хоол болгон одоо үнэхээр гайхамшигтай бүр ямар их хүүхдэд байт юм бэ гэдгийг инфо нэвтрүүлгээрээ дамжуулаад эзэгч та бүхэнд хүргэх хичээж байгаа. За тэгээд өнөөдрийнхөө контентыг хоёлаа энэ бүлэнд нэмэлээ. За тэгээд Ибуко-сан, Комако-chan, Chiko-chan, баярлалаа. Ометотоо гозаймашта. За баяртай.